бас тэрлээс нь юу байсан бэ гэхээр тийм амьдралын зөв хөвшил зөв одоо зуршилтай болох гэсэн байсан. Амьдралын буруу хөвшилтэй байсан болоод бас амар стресстэй гэж байгаа байхгүй юу? Жишээ нь одоо амьдралын буруу хөвшил ярьж мэдээ тэгэл тас хөдөлгөөн хийхгүй унтаж босох цаг
секунд үгүй гэхгүй. Энэ болохоор жижигхэн цаасны утга. Хөрмөц. Би нэг 10 дугаар ангиас хойш би ноолнда. Чамчаа маань ерөөс ашиглахгүй. Зүрхс ямар ч ашиг байхгүй. Зүгээр хөрм болгоно авцсан. Надад цаасны утганы ширэг байхгүй л дээ.
урамсуулсангүй. Тэгвэл энэ юу гэж? Энэ юу юм шиг байна? Харалтай наад юм да.
ийм уралд унж байгаа шүү. Тэгэл минийх хажууд нараа дээр биш үү бас тэмсдэг. Инсги хаслаа. Тэгтэл би ямар гар уус үлнийг үлгэж юм уу? Дөрөв мөч эсвэл тийм хөгжлийн бэрхшээлтэй ч юм уу? Төрцөн биш дээ. Бүрмөтөн зоохгүй хөдөлтгөө сайхан амьдарч шít. Надаас өөрөө надаас гоё бийтэй хүмүүс ч гэсэн хүмүүс хүртэл би бүр одоо хүлэн ярэ би нэг гар уус нэг үлгөө бүр хоёр үлгөө ч юм уу тийм дурс цаанасаа тийм дурс хүмүүс байдаг шүү дээ. Тийм дөрөөгүй дөрөв мөч бүрмөтөн би тийм тагаар додож дөрөөгүй бүрмөтөн дурсан болоор өөртөө тийм баяртайгаа чихэн нүрлийн том буянтай юм гой буянлаж ихтэй ядгүй персон хэлгэж байгаа. Тийм байна. Үс нүрлийн гой ирүүл цаансаа гэмтэлтэй дүрмжиж байгаа ер нь. Үс хүртэл байж надад. Яа үс. Надад хамар байна, нүд байна, хацар байна, орол байна, шүд байна, хил байна, гар байна, 10 уруутай гар. Хүлэн дурд 10 уруутай. Өмсөг хүртэл жоон ч гэсэн байгаад тэ бүр би ч юмс өмнө яста өмсөг муутай стандарт нэг аваадгаас одоо өмсөгтэй байна. Тэр гизгүцээ бол надаас шалтгаалж байгаа шүү дээ. Өөрөөл идэж авцараа л юм болсон. Тоотоолмос. Тэгж болж байгаа. Гар минь хүртэл зүзгөрөдөлдөг байгаад бол би өөртөө яг итгэлтэй байдаггүй байсан болоо гэж бодсон. Би бүр надаас өөргөн тийм нэг гоё хичээд байхгүй миний ресторан дээр таадаг байсан. Ямар өөргөн. Тэгсэн чи тэр их царайда заримдаа өндөр өөртөө итгэлгүй боллоо манайр өөрийгөө зядж интэр гэсэн. Өөрийгөө голж гэсэн. Тэгэхээр би дээр их өөрөн болсон ч тэгэл бас л өөрийгөө голоол игэл тэгэл явж байгаа л байгаараа тэгэхээр заавал гэж нэг ганц амьдч тэгэл нэг хүний шүтэй тэгэл тийм болгоомс ингэж байх шал байхгүй шүү дээ. Одоо
Якудзагийн